Сайн байна уу? Анд юу вэ? За бичлэг оруулаа буудсан боёо. Биш, онцгой бичлэг. Тэгээд манай захирал маань надад DJI Osmo Pocket 4 Retro Combo яг нөгөө цалингаасаа багаар содгоолох хэмжээгээр айгу айтах нөхцөлтөөр авсан байд юм. Тэгээд захиралтаа баярлаа. Тэгээд нөгөө ажлаасаа шууд хараад ирээд бичлэг жоохлох дээр өөстөн бодомод бүр бага гачаа болчих. Тэгээд амар тогтолцсон байгаа тоглохлоор би unboxing бичлэг амар хийх гээд амар тогтлоо. Үсмсэж чадлаагүй. Тэр шууд байгаагаараа бичлэж авах шүү. Яг тэгэхээр би нэг үнэхээр авмаар байсан. Яа. Үнэхээр авмаар байсан. За. Илүү тутам яриад явах уу? Бичлэгтээ оръё. Яа. Бонро. Татлцгай. Яатлээ. Утгаар бодлоо. Та цаасны хутга байхгүй бай. Би амар тэнийг задлаад тах шиг байна тийм. Яа нэг юм би зүсгдэг шүү. Тэгээд fucking god. Бэм тогтлоо тэнэ. Үсэ би ингээд амар авахыг хүсэн хүлээсэн юм. Оо. Өөртөө 107 GB багт амжтай. Тэгэхээр надад memory card-ны хэрэг байхгүй. За тэгэхээр хамгийн ихэвх нь авч явахад авсаархан юм мини баг байна. Зя. Одоо хэдүүлээ. Богдоо. Камера залцгаая. Энэ маш гоё. Өөрөө эрэхтэй бас юм том цогт ирдэг. Энэ дотор нэг бүх юм багтчихдаг байхгүй юу? Зя. Нэчлээ. За хамгийн түрүүнд юу байгааг харцгаая. Оо, Mic News. За, Mic News-нд 2 байд юм билий. За, нэг нь хар, нэг нь саарал. Зя. Мэдээж DJI Mini Mic 3 дагалцдаг. Аа хөөрхөн жижиг магаас амар авсан хаа. Яг миний одоогийн энэ Mic ч гэсэн айгуу жижиг авсаар хал та. Нарай л гоо тарах бол. Ингэдэг лөө. Ус хамгийн гоё сүлтэн задлаа. Oh, that's so mini. Wow. Зя. Бихний хэлсэн саарлсан хий гэж би бодлоо. За ингээд ток гэж тарцсан. Иймэр. Би өөрөө баг амар ажил гаргатаад байгаа юм шүү. Дараагийнх нь микнийх нь нөгөө тогтоорч соронц юм хоёр төрөл байдаг. Нэг нь зүгээр дан соронц, нэг нь болохоор авчаартай соронц юм билээ. Би хоёр яг нэг мэрэгжлийн төвчний unboxing хийдэг хүн биш л дээ. Одоо энэ жижиг соронзны юм шиг байгаа юм. Яа, үнэхээр хүчтэй соронцтой юм байна. Ингээд нэрингийн гачиж. Яаж ашигласан болох юм бэ? Тэгээд эхнээс нь ингээд хуулаад явцгаая. За, энэ нэг мини tripod гэдэг нэг хөлн. Энэ байж ээж тогтно. Ингээд дээжинг хумгтахаар ингээд барьж явахад амар. Тэгээ бас нэг гоё юм өөр дээр юм яг өөр дээрээ тардаг юм гэрэлтэй. Им хөрхөн гэрэлтэй. Яг ингээд өөрөө соронзоор тогтох учраас яг зөвхөн DJI Osmo-гийн яг энэ камертаа таарна гэсэн үг. Яг өөрөөлдсөн байна. За мэдээж Osmo. За энэ болохоор соронзтой микний цэнэглэгч нэ. Мэдээж Type-C to Type-C. Өргөнцгийн линз. За нэг иш тавьчихъя. За одоо зөвхөн камернаас өөр юм үлдээхгүй байна. Тэгэхээр камераа гаргацгаа. Хөөс амир яг миний ингээд нэг мэдрэл мотой нээд үт юм аа. Яг тэр нээд гарч ирэх гээд байна. Өчигд амьдралаар бол үнэхээр марцсан. Nice. Зя. Вау. За энэ нөгөө дээр юм хамгаалдаг төвчээ те. Энийг гэж аваад. Windows болох юм байна. Оо зэ. Энийг линзных нэг болох. За одоо
юу хэлэн сонгох юм бэ? English. Wow. Шууд өөр дээр нөгөө ингүүл тэгнэ гэж заавраад марч. Wow. Юу гоё би. Одоо энэ чинь 4К-гаар бичиж шүү дээ. Ингээ селфи камераар бичих, ийм камераар бичих болчихсон. Шаал өөр. Хоо. Одоо тэгээд ингээд joystick-ээрээ дээшээ доош хөдлөх юм билээ. За би тэгээд ишээ микэ холбоод тэгээд уцаар бичих DJI Osmo Pocket камераар бичих ямар ялгаа туулахыг харцгаая. Энэ DJI mic камераар бичиж байгаа бичлэг ямар хөө байна да? Мэдгүй энэ микний тохируулгыг би бас сайн бичлэгийн үзнэ гэж бодож байна. Энэ жижиг гэрлийн бас залгацсан ардталт нь хийсэн байгаа даа. За миний том гэрэлгүйгээр яаж харагдахыг сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ бас хөрхөө. Яг яралтай гадуур бичлэг хийж явах үед бол энэ л айгүй зүгээр юм байна. Энэ ингээд дагаж хөдлөд байгаа active track нөгөө 3 сая ялгаатай юу юм бэ лээ? Өмнө нөгөө 3 нь болохоор ингээд модны жишээ нь ингээд модны цагаар орлоо гэж бодоход ингээд тэндээ даалга болчдөг байсан юм байлээ. Тэгээд одоо энэ 4 нь болохоор одоо юмны цагаар орсон ч гэсэн ерөөсөө тэгж тэнж алга болохгүй гэсэн үг. Том гэрлээ залгаатахыг. За жижиг гэрлийн ч гэсэн харгууд айгүй зүгээр идэм юм байна. Тэгээд шиний мавхар амар гоё гэдэг. Багахад ингээд бас шинэ утас мотс аав ээж хоёр авчих мөхөр хажуудаас ингээд бараг илж таалах нь холгүй хамт хажуудаа тавьж унтаж модал. Бинийгаа одоо өөртөлж унтна. Гэхгүй юу. Юу юм бэ? Ямар ч тач юу байсан. Нэг хүн худалдаж аваад тэгээд камера задлаад надаар ингээд тайлбарлуулсан байхгүй юу. Тэгээд яг би ингээд доторх функцтэй ингээд юм хүмүүс бас сайн мэдэхгүй учраас ямар ч тач өөрийнхөө хэмжээнд нөгөө онлайнаар харсан, сонссон, мэдсэн юмнуудаа бол ингээд нөгөө хүмүүстээ ингээд тайлбарлаж өгсөн байхгүй юу. Тэгээд яг одоо ингээд өөрөө хэрэглээд үзээд эхлэх юм бол тэгээд цаашаа бүр илүү даваа талуудын сайн мэддэг болох байх. Тэгээд одоо нөгөө уцаар бичлэг хийх DJI камераар бичлэг. Одоо нөгөө уцны урд камерч угаасаа нэг тийм амар пикселтэй биш шүү дээ. Тийм болохоор одоо энэ бичлэгч болохоор 4К-гаар явж байгаа. Миний хамаг өөсөв сайн харагдаж байгаа. Гэхдээ би дийлэхтэй. Өөрөө өөсөвийг орчихно. Тэгмэртэй шинэ камер маань надад маш их таалагдж байна. Сэтгэл өндөр байна. Тэгээд ингээд контент хийж байгаа өөр төрлийн бичлэг хийж байгаа хүмүүс бол одоо нөгөө хоолны бичлэг ч юм уу те ингээд өөрхөн гоё хобби сонирхлоор бичлэг хийж байгаа хүмүүст бол үнэхээр ялцчгүй одоо нөгөө гэр бүлийн влог ч юм уу те тиймэрхүү юмнууд хийхэд бол үнэхээр тохиромжтой камер байна. Надад маш их таалагдж байна. За тэгээд шинэ камертаа болсон юм чинь илүү сайн бичлэгээ хийнэ ямалж ийна. Сая нэг хэсэг нөгөө шинэ ажилд ороод жоохон зам муутайхан байлаа. Тэгээд нөгөө дасах хугацаа гэж бас надад хэрэгтэй байсан юм байлээ. Тэгээд эхэндээ өстө дасахгүй юм байна да гэж боддогсэн чинь одоо л тасаад айгүй айтайхан болж байгаа. Би ихтэй эхлээд ингээд зүгээр уцаа сольчих уу гэж бодсон байхгүй юу. Гэхдээ ингээд за нэгэнт яаж байгааг ингээд бүр амар 4-5 сая үнэтэй утас тэ одоо 3-4 сая үнэтэй утас авч ирсэнд орвол яг өөртөө хэрэгтэй хөрөнгө оруулалт хийгээд яг DJI камера авбал надад арай илүү хэрэгтэй байхгүй юу. Тийм болохоор би яг ийм сонголт хийсэн. Миний сонинч гэмээр нэг тийм фейлний гэлэхгүй. Нэг тийм төгс биш unboxing бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Миний баярт мөчийг хуваалцсанд баярлалаа. Энд чинь ихтэй амар гоё ихгүй юу. Ингээд өөртөө хэрэгтэй хөрөнгө оруулалтаа хийнэ гэдэг чинь амар гоё мэдрэмж. За олон талаа юм гоцож байхаараа унтий дагаа. Орой болсон байна. За тэгээ миний дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.